Гэхдээ яг нэг ерөнхийд нь биш ч гэсэн нэг хэд хэдэн юу хүлэмж тэгээд бас байшингийн үзүүлэлт ормор гэд хэд хэдэн юм бас хальт харуулъя. За энэ манай юуны менежерийн одоо хүлэмж байгаа. Ингээд баахан ургамлуудтай. Иймэрхүү. За энэ ингээд бидний зурсан зураг байна. За тэгээд манай Леоны ресортын одоо юу байгаа? Одоо дүнзэн байшингууд байгаа. Дүнзэн байшингууд нь одоогоор нэг 400 катагаа нэг өдрийн хоолтой. Тэгээд юунууд нь одоо Монгол гэр нь 250 ката байдаг хаа да. Өдрийн хоолтой 250 к байдаг. Нэг хүний 250 гэсэн үг тийм. За тэгээд одоо L4 буюу тэрийг танилцуулцгаая. За L4 маань нэг иймэрхүү байгаа. Ингээд энэ авда нэг буудантай, ингээд ширээ сандал, тэгээд зуухтай. За тэгээ хоёрдугаар давхар руу гарцгаая. За орнууд нэг иймэрхүү. За тэгээд энэ бол Монголын 5 хоттой бааз гэж хэлж болно. За нэг иймэрхүү байж. За тэгэхээр одоо бүгдээрээ юу одоо G буюу одоо Монгол гэрүүдийг үзэх байгаа. Ингээд энэ бол манай Тэгэхлээр юу ч гэсэн ажилчны байрыг танилцуулъя гэж бодлоо. Яагаад гэрүүдийг танилцуулж амжаагүй гэхээр энэ нь бол юу аа юм л та. Сайн нэг хитэн зөөх юм гараад тэгээд гээд танилцуул юмсан. Тэгээд юу ч гэсэн өөр амьдарч байгаа байраа бол танилцуулаад үзье. За энэ бол суур байгаа. За тэгээ энэ хаалдаг түлээнүүд байгаа. Тэгэнгүүтээ хийш ороод за энэ хоёр давхраар гараад манай өрөө байгаа. Гэт за нэг иймэрхүү л өрөөтэй байгаа. Тэгээд манай ресторан маань нэг ийм дизайнтай байгаа. Яг гэр шиг. Дараагаар нь бол юг жинүүдийг танилцуулах шийдлээ. За тэгээд нэг иймэр харагддаг байгаа. Гэрүүд нь бол тэнд байна. За манай Club House гэдэг сайхан зассан том байшин байгаа. За тэгээд гэрүүд болох G1-ээс G6 хүртэл байдаг. Гэрүүдийг танилцуулах байгаа. За манай гэрүүд маань иймэрхүү байгаа. Тэгээд нойлын өрөө бол нэг иймэрхүү. Тэр нь бол гэрүүд нэг тэнгуүтэй хосын ортойгоос гадна манай G5 маань арай жоохон өөр байгаа. Ингээд одоо 4 хүний зай 4 хүн орохоор ингээд юутай 4 хүн орохоор зайтай. Тэгээ орн нь бол нэлийн тухтай оргаа. За тэгээд дараагийн танилцуулах гэрлүүгээ явцгаая. Манай рестораны заал бол нэг юм байгаа. За
хаамсаа. Камерч авчихсан шүү. Тоочлаа үзчихтэй. За ингээд айгуу гоё тодорхойлж байгаа. Иймэрхүү тага үзэмж төвчлөлтэй тоглог заалгаа. Тэгээд бас хөөх юмнуудаа ингээд машин зөксөөл тавих талбай байна. Нэг баавгай зүрхний өшөөгөө тэнгүүтээ эндээс гараад одоо усны үзэмж давлгааны дуучмыг сонсох боломжтой байгаа. Тэгээд ийм сайхан асаагаас гээд гоё мэдрэмж авч болов. Нэмээд энэ бас одоо юу байгаа? Түүдэг алуугаа. Гэт түүдэг алыг басааж болдог. Түүдэг алын юуг нь санал одоо суух газар манд харуулвал нэг юм шүү. За энэ ингээд манай нүний явдаг онгоц маань яг арай ашиглалтанд ороог байгаа. Манай бассейн бас арай ашиглалтанд ороог байгаа. Тэнгүүтээ нөгөө boat house буюу одоо эргийн байшин гэдэг тэрийг танилцуулъя. Эргийн байшингаа танилцуулаад за тэгсгээд ер нь дуусгая даа юм биш. Бас эргийн байшингууд нь арай өөр үзэмжтэй. Эргийн байшингуудтай бодоо энэ байшин бол их том ч яг жижиг биш. Ер нь дайггүй юм байна. Дизайнтай байна. Тэгээд имэд бас чулуун болоо шид товшуулаад гоё мэдрэмж авч болно. Ер нь ингээд юу яах яг л яасан шиг 5 одныхаа зэрэглэлд багтдаг байж чаддаг бааз байгаа. Leona Resort гэдэг. Ерөнхийдөө ихэнх юм танилцуулсан юм чи одоо дараагаар нь та нарт юг Clubhouse-ыг танилцуулна. Clubhouse одоо баригдаж дууссан. За сэрнүүд нь ерөнхийдөө дуусаад тэгээд захиалгууд дараа авах болоо. За тэгээд сандалнууд нэмэрхүү. Энэ бас нэг хүмүүс гарч марч зураг авах болно. Энэ танаас тэгээд тэгээд энэ үг хэлсэн байна. Тэнийг үгээр төгөлдөр уурын байдаг. Одоо бөмбөр буюу энэ тас юм байдаг. Энд яг нэг хитэн юуны тааварчлаа гэж нэг юм үзүүлэх явагдсан байна. За тэр кофений тейк тэгээд төгөлдөр уурын байдаг. Бөмбөр энд байдаг. Тэндс нэг үзэмж буюу одоо гоё болох юм хэд юм байгаа. Тэгээ буудан энд байгаа. Тэгээ ганц нэг ширээ асаага. Юуны шаны сартын бай. Юу наашаа. Наашаа үзэмж юм. За
За манай Club House маань нэг иймэрхүү байгаа. Ер нь бол үзэмж сайтай. Тэгээд одоо чинь нэг 3-4 оны өмнө бид нэр засаж янзлаад дууссан байгаа. Энэ нэг гоё санал манлнуудтай тий. Тэгээд энд бол нэг иймэр байгаа. Хэсгийн доортой. Тий. За нэг иймэрхүү. Гадна үзмжээр бол их гоё ярддаг байгаа. Яг 2 санал тавьсан чинь юу гэхээр одоо юу л байгаа л та. Алыг харуулах гэж тийм гоё 2 санал тавьсан байна. Тэгээд бас дараах нэр нь бол иймэрхүү байна. За одоо нэрлийн өрөө нь бол бас арай тавьчихв. Бол 2 юу тавьж болно. 2 0 тавьж болно. За эндээс бас далай харагдах үзэмжтэй. Тийм. Одоо доодохыг танилцуулцгаая. Доодох нь нэлбэр үнэ. Галтугаа